Цараа. За бүдэрээсээ нөө iPhone 16 Pro дүнгийн Apple Store-оос онлайнаар захиалаад очиод аваад ирлээ. Би онлайнаар захиалаад байсан нэгэнтээ утсан чинь ямар өмсөд үзээд авах биш бүдэрээд адилхан байгаа юм чинь. Тэгээд 16-гаа ингээ авчлаа. Тэгээд Apple Store-оос авах бусад өрийн телефоноос ингээд авах хоёрын ялгааг нь би хэлж өгье. За хамгийн түрүүнд Apple Store-оос авах юм бол ингэж шилэн хуулгад одоо нааж өгдөг. Шилэн хуулган болохоор Apple Store 2 жил болохоор одоо юу гэдэг warranty байдаг байгаа шүү. Хэрвээ энэ protector манд хуулрах юм бол Apple Store дээр очиод өмнөгөө солиулах боломжтой. 16 Pro-г болохоор маш хөнгөн юм байна. Үнэхээр хөнгөн. Гэхдээ өмнөх дэлгэцээ бодох юм бол хамаагүй одоо өргөн байгаанд харагдаж. Гэхдээ маш хөнгөн. Тэгээ дээрээс нь айгүй жоохон нимгэн болцсон юм шиг санагдаж байна. Тэгээ гаднах гадаргуун ингээ жоохон өмнөх нь гарч байгаа юм металл жоохон төмөр ихтэйсэн. За тэгээд дээрэс нь мэдээж нэг алдарт камерны төвшлүүд манд байгаа. Тэгээд энэ iPhone-ы 16-ны юу давуу тал юм бол ерөөхдөө маш их видео одоо эдит хийдэг хүмүүс, зураг авдаг хүмүүст маш их тохиромжтой. За дээрэс нь бүх аппликейшнууд нь бүгдээрээ security face ID уншдаг болсон. За би одоо уцаа магадгүй хин нэгэнд ашиглууллаа гэж бодоход зарим аппликейшнуудтай би ингээд пассворд хийгээд төгжих боломжтой. За маш олон одоо тийм давуу талууд энэ 16 дээр бол нэлээд гарсан байна. За тэгээд одоо би яг юу өнөөдөр ярих гэж байна гэхээр 18 үйлдэл систем 16-тай холбоод ямар шинэ өөрчлөлтийн сүүлийн үед техник технологи юу болоод байгаа юм бэ? Бүгдийг ингээд эндээ чеклээд явах чинь. Видео одоо edit зураг edit хийдэг ялангуяа над шиг залхууг хүндлээ 2 3 програмыг хослуулсан одоо тийм програмууд болохоор энэ Apple Photo дээр нэлээд оруулж өгсөн байна. Тэгээ тийм учраас ерөөдөө фото хийдэг, edit хийдэг хүмүүсээ зориулсан учраас Apple Photo bot-ыг энд оруулж өгснөөр маш их олон өөрчлөлтүүдийг Apple 16 дээр ингээ хийгээд өгсөн байна. Тэгээ одоо 16 маань ингээд нэгдчихлээ. Одоо ингээд шалгаад бүгдээ 16-таа ингээд танилцсан. Илүү security болж байгаа. Тэгээ security болж байгаа учраас хэрвээ над руу ямар нэгэн хүн дуудлага ирээд заллах юм бол би тэрийг шууд ингээд юу аудио одоо save хийгээд аудио хийнгүүтээ одоо утсан дээр хадгална. Тэгээ хадгалсан аудио маань шууд ингээд discrete хэлбэрээр шууд ингээд мессеж хэлбэрээр одоо ярьсан хүн мөн шууд ингээд яриа нэрлэн энэ дээр бичигдэх юм байна. Гэтэ энэ бол миний одоо англи хэлээр ах гэж би бодож байна. Яг 16-гийнхаа home screen одоо ингээд одоо тохируулах чинь home screen тоглохоор silent bot маань ороод ирсэн байна. Зөндөө олон ботнууд ерөөхдөө энэ дэлгэснээ сонголтууд бол гарч ирсэн. Өмнө нь болохоор ганцхан шийдэн тэгээд камер 2 байсан бол одоо ингээд олон төрлийн ингээд сонголтуудаас гарч ирж байна. За тэгээд settings-ийн accessibility хэсэг рүү орох юм бол eye tracker гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл eye tracker-ыг би on болгочих юм бол миний нүдний хүн хараг уншчаад камер маань уншиж агаад тэгээд харсан зүг рүү маань ингээд фокус нь ингээд яваад их юм байна. Одоо ч би on тарчээ. За одоо би ингээд энэ гэхдээ жоохон teams ажиллахгүй байх юм. Яг бүр ингээд хүссэн гар шиг бол ерөөсөө удирдахгүй байна заяа. Eye tracker унтраач. Eye tracker on болгочих юм бол ингээд харсан тэр бичвэрөө шууд ингээд фокус ингээд очоод дарагдаад тахын. Гэтэ би яг оновчтой ингээд харахгүй байгаа ч юм оновчтой ерөөсөө дарагдахгүй байна. Ямар ч юм гоё eye tracker талцсан байна. Яванда eye tracker нэлээсэн ашиглаа сурчих юм бол гараа хүрхгүйгээр ингээ уцаа ингээ шууд eye tracker ингээд удирдаад явчих юм байна. За алдаж нөгөө батна одоо бүгд ашиглаж үзье. 2 дарлаа шууд ингээ камер маань ороод ирчихэж байна. Дээрэс нь энэ дээр ингээ удаан дарах юм бол хажуу талын энэ юу нь орж ирж байгаа. Зүүм нь бас эндээ дэлгэцэн дээр орж ирж байгаа. Ингээ хоёр дарчих юм шууд ингээ видео хийж байгаа. Шууд миний видео эхэлж байна. Одоо ингээ шууд видео хийж байна. Давхар. Тэгээ видео хийхэд аяга амар болцсон байна. Одоо ч л би ингээд видео хийгээд хажуу талд нь пауз дартах болцсон байна гэсэн. Түр паузта дараагийнхаа бичлэгийг хийгээд үргэлжлүүлээд өөрөөр хэлбэл миний 2 бичлэг маань 1 видео болно гэсэн. Одоо ингээд видео хийлээ, паузлаа. Үргэлжлүүлээд явлаа, паузлаа. Ингээд би сейвлчих гэсэн. Энд бол амар ялангуяа ингээд видео edit ерөөсөө хийгээд байх шаардлага байхгүйгээр шууд ингээд нэг видеогоор нэг бичлэг шууд гарна гэсэн юм байна. Дээрээс нь видео хийхэд болохоор микрофоны дугааралт одоо тийм дуу барьж авах чадвар маань ерөөдөө 2 дахин нэмэгдсэн гэж байгаа учраас ерөөсөө микний хэрэг ерөөсөө болж байхгүй болцсонгороо энэ iPhone 16-аас давуу талтай болж байгаа. Фотоныхоо 5 хэмжээс дээр орох чинь 5 руугаа орохоор бүр амар том 5-аар зүүмгэлж. Opera House-ыг харуулах гэдэг шүү дээ. Өнгөний нэгтэршил бол нэлээд харагдаж байгаа хэвээр. Миний зургийн юу болол
Нэлээд сайн болцсон байна. Тэгээ бид нэр ерөөхдөө утсан дээр notification дээр маш их анхаарал одоо хандуулдаг. Тэгээ янз бүрийн notification ихээр уцаа ингээл барьж авч үздэг. Тийм учраас reduce notification-ыг бол маш сайн оруулж өгсөн. Янз бүрийн илүү дутуу тэгээ application ч юм уу янз бүрийн мэйлээр хэрэггүй одоо тэгээ мессежээр чат ирээд яах юм бол тэр хүмүүсийн notification хийжсэнтэй ингээд багасгах буюу reduce notification-ээр оруулаад өгөх юм бол таны утсыг ингээ байнга дуграал янз бүрийн notification орж ирээд тэгэж таныг сатааруулахгүйгээр бас амар гой даадал болцсон байна. Тэгээд одоо би ингээл контакт ингээл найз нөхдөд сейвл хадгалсан штэ. Тэг контактаар тухайн хүнийхэн царайг ингээ зургийг бид ингээл контактаар сейвлийг хадгалсан штэ. Тэгсэн чинь IA өгүүллийн систем нь болохоор тухайн хүний зургийг таниад интернетээс тухайн хүний зурагтай холбоотой бүх мэдээллийг таны утсан дээр татаад өгөх боломжтой. Тэгэхээр бид нэр өөрийнхөө зураг одоо ерөөдөө хаана тавих уу, хаана хадгалах уу гэдгээ амар сайн одоо яах юм штэ. Ер нь secure байх хэрэгтэй байна. Тэрнээс надаа AI intelligence бас амар давуу тал боллоо. Одоо ч би өөрийгөө одоо одноо гэд утсан дээр хадгалсан байхад миний одоо контактаар би профайл дээр өөрийнхөө зураг оруулсан байхад IA миний нүрийг уншаад ерөөсөө миний магадгүй YouTube-ийн хуудасыг татаж гаргаж ирэх ч юм уу. Эсвэл одоо интернет дээр надтай холбоотой миний зураг нүур хаана ашиглагдсан байна. Тэр зүйлийг бүгдийг IA intelligence миний утсан дээр бүгдийг татаад гаргаад. Дээрээс нь бид нэр slow motion дээр болохоор iPhone-ууд болохоор автоматар бид нэр slow motion хийдэг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь Apple одоо 16 дээр болохоор slow motion-ийн хэсгүүдийг айл хэсэг дээр slow motion-ы хэдэн хувийн удаашралтай, хэдэн хувийн хурцлалтайгаа тэрийг бас өөрөө сонгодог болсноороо маш их давуу талтай байна. Тэгээ slow motion-ыг ашиглаад миний зургийг бас шууд видео хийчихэж байна. Одоо жишээлбэл энэ 3 цаг дээр дарах юм бол энэ 3 цаг дээр маш их олон тохиргоонууд гарч ирж байна. Өмнө нь болохоор зүгээр duplicate, hide гэж гарч ирсэн бол одоо бүр энэ дээр юун дээр save as video, play as slideshow. Slideshow бол өмнө байсан байх. Тэгээ энэ дээр болохоор одоо нэмэлтээр edit хийх маш олон функцүүд энэ дээр шууд гараад ирчихэж байна. Adjust хийх нөгөө нэг юунууд маань хэмжээнүүст маань бүр амар олон төрөл болчихж өмнө нь болохоор гэрлээ хэдэн хувь, brightness хэдэн хувь гэл бүгдийг тохируулаад хардаг байсан. Одоо энэ дээр шууд ингээд хэдэн хувь гэдэг нь тохируулахгүй шууд ингээд одоо юу хурууныхаа мэдрэмжээр өнгө гэрлээ ингээд шууд энэ дээр харуулах боломжтойгоор амар амар болчихж. Дээрээс нь өөрөө одоо би зургаа ганцхан фотогоор авсан бол би өөрөө дараа нь портрет хэсэг маань энэ дээр нэмэлтээр ороод өгсөн байна. Портрет хэлбэрээр ингээд тохируулаад авах боломжтой байна. Тэгэхээр би нэг зураг авчвал портрет дээр зураг авчих гэл хүмүүс амар ингээд дахин зураг авахулдаг штэ. Тэгэхээр энэ маань өөрөө тухайн зургийг автоматар портрет болгох уу, зүгээр энгийн зураг авалтаар хийх үү, хідэн хэмжээсээр зураг тавих уу гэд хэмжээсүүд нь бас энэ дээр шууд гараад ирсэн болохоор бүр үнэхээр амар болчих. Require Face ID гэдээ гараад ирчих гэсэн. Тэгээ би одоо require Face ID-н дээр дарчих юм бол одоо миний утсыг оролцож байгаа дэ хинч байсан утас руу нэвтрэхгүй. Одоо шилбэл фото орлоо. Шууд миний Face ID-г нэгж байгаа байхгүй юу? Надаас нэг таалагдсан зүйл нь юу вэ гэхээр одоо энэ таймер гэдэг маань болохоор бид нар янз бүрийн цаг тавьдаг шүү дээ. Цаг тавиад ингээд start дээр дарчихна. За start дарах юм бол энэ маань шууд миний home screen дээр шууд ингэ гараад ирчих юм байна. Home screen дээр миний таймер маань шууд гараад ирчихнэ. Таймераараа шууд ингээл X-лэл дараах ажлаа хийдэг ч юм уу. Магадгүй ихтгэл тавьж байхад уцаа ингэ ухаад үзээд байхгүй. Таймер маань ингээд шууд lock screen дээр гарч байгаа надад бас айгүй гоё таалагдчихэж байна. За дараагийн бас сонирхолтой зүйл нь юу гэхээр home screen-ийн icon-уудыг бүгдийг ингээд edit хийгээд customize-ын дараад ингээд өнгийг өөрчлөлт явах боломжтой юм байна. Өнгийг ингээд солиод энэ хэсэг бас нэг сониод яг юунд хэрэгтэй юм бол сайн л мэдэхгүй байна гэхдээ ингээ айконуудынхаа өнгийг ингээ солиод хэрэг харагдчих. Дараагийн тэгээд home screen-д бүдэрийн адилхан хэмжээтэй байгаа штэ. Одоо би нэг home screen-ийн айл нэг аппликейшнийг бусдаас илүү том болгох чинь. За би одоо календараа илүү жоохон том болгох чинь. Тэгэх юм бол ингээ сонголтын дээр дараад өгч. Тэгэх юм бол миний календар зураг бусад аппликейшнуудаагаа бодох юм бол арай жоохон том буюу харахад амар болчихно гэсэн үг. Ийм бас сонио өөрчлөлтөд орсон байна. За тэгээ flashlight маань өөрчлөгдсөн гэсэн. За flashlight ингэж өөрчлөгдсөн юм байна. За гэрэлмийн тусгал маань ингээд нарийн хуурт эсвэл зүгээр грацаар ингээд бас ингэж томсгодог болсон мэдгүй. Энэ flashlight юунд хэрэгтэй мэдгүй. Flashlight тэгэж ажил мэргэжлийн онцлог тэгж ашигладаг хүн байдаг юм уу? Би бол сайн хэлж мэдэхгүй л юм байна. Тэлэлтээ нь бас ингэж нэмэх боломж. Нэлээд хурц болж байна нэг хойшоо тусгал нь бол.
Тэгээд нүдээр харцаараа дуцаа удирдахаас гадна яриагаараас удирдах болох юм байна. Жишээлбэл vocal shortcut гэсэн хэсэг нэмэгдсэн юм байна. За жишээлбэл би Sita vocal short дээр одоо би юу оруулах гэж байна гэхээр камераас ах тохиргоо оруулж байна. Open camera гэж. Одоо юу гэж хэлэхээ бичиж байна гэсэн. Open camera. Ready? Open camera. Шууд ингэ камер маань нэгтцсэн. Дээрээс уцтайгаа ингээд ерөөс яриад янз бүрийн шорткаттайхаа дуртай аппликейшнууд ингээд шууд нэгээд нэг авчихна. Магадгүй камер их өөр олдохгүй янз бүрийн байн хэрэгэлтэй аппликейшнууд ингээд vocal shortcut-аар хийгээд яриад холоос шууд тасаагаад явчихна гэсэн. Accessibility-аас нэлээд их юмнууд нэмэгдсэн байна. Одоо жишээлбэл ингээд машин тавьж аваад ингээд уцаа ингээд үзэн штэ. Тэгэхээр ингээд толгой ирээд штэ. Тэгэх юм бол accessible дотор motion гэсэн хэсэг ороод ирсэн. За motion дотор тэгэхээр show vehicle гэдэг хэсгээр энийг on болгочих юм бол машин тавьж аваад уцаа үзгээд ингээд дагаад ингээд одоо утас маань ингэж чичирсэн гэсэндээ дэлгэц маань ерөөсөө яг химээ алдахгүй байрна гэсэн үг. Тийм учраас утсан дээр одоо гадар машин тавьж байгаад ч те миний л толгой бүр амар ингэ дотор мухаар оргиод те. Тэгэх юм бол ингэ он төвчтэй тарчих юм бол утасны чичиргээ маань дэлгэсний одоо бичгийн чичиргээ маань илүү багасаж одоо харагдах юм байна гэсэн үг. Энэс айгүй маш олон том одоо өөрчлөлтүүд бол айгүйх орж ирсэн юм байна. За тэгээд камерны одоо зургийн хувьд болохоор search гэсэн амар сайн сайжирсан байна. Бид нар search гэдэг дээр хийчих юм байна. Search гэдэг дээр одоо шилбэл би house гэж хайчих юм бол миний байшинтай холбоотой зурнууд нь бүгд англиктад ингэ гараад ирчин гэсэн үг. Миний утас шилбэл бол 1 тэрлэн байтын одоо хүчин чадалтай байхгүй. Тэгэхээр би бол магадгүй хэдэн 10,000 зураг бол хадгална гэсэн утсан дээр. Тэгэхээр би тэр болгоны ингэ зураг хайгаад тахгүйгээр зүгээр нэрийн хэлэлд өгч юм бол магадгүй би юу юм бэ? About me гэх юм бол миний тухай бүх зургууд гарч ирнэ. Эсвэл би зөв байгаль тавьж гой зураг асмал зөв nature гэд энэ дээрх гаргаад search дээр хаах юм бол шууд миний байгальд холбоотой шууд зургууд маань ингээд төвөрлөлтөд гараад ирнэ гэсэн. Search л амар сайн нэмэгдсэн байна. Тэгээ мессежний хувьд болохоор бас амар сонин зүйл нэмэгдсэн. Одоо жишээлбэл би одоо hi I'm Odintia гэж бичиж байгаа ш. Тэгэнгүүт энийг би одоо явуулахгүй би маргааш өглөө нэг 6 цагийн үедээ хүнд нэг сануулга өгөхөөс мессеж гэж бодъё л доо. Тэгэхэд би ингээ нэмэгтээр дарчих юм бол send letter гэж дарчих юм. Send letter дээр оруулангуудаа би цагаас сонгоод өгч юм бол тухайн цагт миний мессеж явна гэсэн үг. За жишээлбэл send letter би маргааш өглөө за би унтчихээн тэг унтчих та би одоо мадгүй би унтчих хоорондоо нэг хүн рүү одоо мессеж бичээл гэх юм бол би маргааш өглөө 4 цаг үед энэ хүн рүү би хаяа одон гэж эсвэл wake up гэж сэрчдэг ч юм уу тий. За магадгүй би нэг хүн рүү тий wake up маргааш өглөө би найзаагаа ингээд сэрээлээ гэж бодох юм. Wake up гэж би маргааш өглөө 4 цагт ингээд мессежийг явуулна гэсэн. Тэгэхэд би унтчих шүү дээ. Тэгэхэд намайг хүн сэрсэн байна л гэж бодохоор шүү дээ. Ингээд би маргааш өглөө найз руу ингээд мессеж хийж болох юм байна. Энэ бас айгүй гоё тохиргоо байна. За тэгээд Safari дээр бас нэлээд өөрчлөлт орсон байна. Safari дээр ингээд орох юм бол яг энэ доод 3 ийм буланд нь ийм нэг тохиргоонууд орж ирсэн юм байна. Энэ дээр hide distract items гэдэг дээр орох юм бол одоо би хүссэн юм би хайдалж хийж болно. Ингээ хайд их юм бол ингээ арилчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл надад байнга реклам яриад байгаа ингээд амар их ингээд саад болж байгаа зүйлүүд би хайд гэж явчих юм бол янз бүрийн реклам зар шууршлагаж миний анхаарлыг өрөөсөө сарниулах байна гэсэн үг. Энэ бас айгүй зүгээр боломж бас нэг хэрэгтэй юу болсон байна. Тохиргоо болсон байна. Тэгээд утасны note хэсэг бол амар ухаалаг болсон байна. Одоо би ингээд note руу орж байгаа. Би ерөөд note айгүй хөдөлж note-н дээр бичдэг байхгүй. Note болохоор одоо шил би энэ дээр янз бүрийн валютын арилжааны одоо тооцоол хийж болох юм байна. График гаргаж болох юм. Одоо шил хамгийн энгийн нэртэй үзгээ сонголоо 2 дээр нэмэх нь 2 тэнцүү хийдвэ 4 шууд бодолтод нь ороод ирсэн. За шилбэл 1-ийг гүржих нь 3 тэнцүү 3 note маань ингээд бүр ингээд бодлого бодож өгдөг болсон. Дээрээс нь график гаргаж өгдөг нь note дээр бол юу хийхэд болсон юм байна. Ганцхан бид нар чинь ингээл ганцхан текстээр ингээл бичээд байдаг гэсэн шүү дээ. Текстээр бичүү гараа шууд ингээд зураг зурж болох юм байна. Ер нь бүхэл юмыг note дээр одоо хийхээр болцсон юм байна. Note маань болж Excel шиг хүслэгт хийдэг болсон. Шууд хүслэгт гаргаад одоо тэгээ янз бүрийн тооцооллууд ингээд шууд гаргаад өгөх болох юм байна. Notes бол бүр утгаараа бүр компьютер шиг болоод ерөнхийдөө хөгжсөн юм байна. Ер нь автомат болчихж яг intelligence AI гэсэн утгаараа ерөнхийдөө бодлого бодож юм, график хийж юм те ямар зэрэг одоо тэг Excel бодож гин, хөтлөлт хийж гин.
зураг оруулж гин, скан хийж гин, юм сканердэж болж гин. Бүхэл юмны юм гэвэл нөөц цал үүрэг гүйцэтгэх болцсон байна. Дээрээс нь калькулет маань болохоор амар өөрчлөгдсөн. Калькулет нь болохоор хажуудлынхаа доод буланд нэм калькулет гэсэн хэсэгтэй дарах бол энд нь бүр scientific basic math-ийн том одоо тонны машиндаа боддог бодлогууд нь ерөөсө бүгд утсан дээр ороод ирсэн гэсэн үг. Ерөөдөө scientific руу оронгоо scientific-ийн бүх төрлийн функцүүд тонны машиныхан бодолтыг хийгээд гараад ирэх юм байна. Их сургуульд одоо сурж байгаа 10 жилийн ахлах сургуулийнхан болохоор шууд iPhone дээр шууд том одоо дэд математикийн бодлогуудаа бодоод явчихна гэсэн үг байна. За тэгээд бодсон бодлого дараа нь history руу ороод history дээр ямар бодолтод хийснийг хүртэл хараад ирж болох юм байна. Дээрэс нь эндээс нэмэгдсэн функц нь convert гэдэг. Convert нь болохоор янз бүрийн олон стандарт хэмжээнүүдийг янз бүрийн хэмжээсрүүдээр шилжүүлгээ те convert value гэдэг юу гэдгийг бүх төрлийн хэмжээсүүдийг convert хийгээд одоо таны машин бодоод өгнө гэсэн үг юм байна. За гих мэдчлэн intelligence-ийг ашиглаад маш их өөрчлөлтүүд орж ирж байна. Ерөөсө хүний цаг хугацаа хэмэлсэн хайлтыг бол нэлээд сайжруулсан. Хайлтыг Safari-тай хослуулаад утсан дээрх байгаа янз бүрийн цаг алдалгүйгээр одоо жишээлбэл 1 тэрлэн байтын одоо багтаамжтай гэдэг маань энэ утсан дээр маш их юм хадгална гэсэн. Тэр болохны search-ийг маш хурдан хугацаанд хүнд хэрэгтэй мэдээллийг газ тухайн цаг хугацаанд нь олоод өгөх боломжтой. Тийм л ерөөсө гол үндсэн чиг үүрэгтэйгээр л энэ ерөөсө төвчлөлт технологи маань бол явж байгаа юм. 16-гаар ингээд уцаа сонгосондоо маш их баяртай, нэр нь маш хөнгөн, маш эвтэйхэн өргөдө болцсон юм гэж юусоо ойлголоо. Тэгээ өнөөдрийн хамжлыг үзсэнд баярлалаа. Тэгээ дараагийнхаа хамжлыг эргээд уулзъя. Тэр баяртай, сайхан амарцгаагаар бүгдээрээ